Сайн уу манайхаа дараагийнхаа бичлэгээр уулзж байна. Энэ удаагийн бичлэгээр Түүсний охид хэмээх нэртэй нэгэн Монгол кино орж хөрвүүлсэн байна. Ингээд шууд кино руугаа орцгоё. Жижигхэн төвцийг нь дампуурах шахтлан зээл тавьсан хүрлээгийн араас мөнгө авчих санаатай хөөцөлдөж буй хандаа игчийн зураглалаар кино маань эхэлдэг. Манай хоёр хөөцөлдөж явсаар байгаад байрны дээвэр дээр гардаг бөгөөд хандаа игч загнажныг, гуужныг үтсэн ч огт хариу өгөхгүй байхлаар нь очиод үздэл хувцас тайлж үлдээгээд цухтаачихсан байдаг. Манай хандаа игч бол хоёр охинтой хамтдаа түүцэнд амьдардаг бөгөөд том охин оюутан том бол бага 10 жилийн сурагч. Уг нь манай эдийн амьдрал нь сайхан байсан ч аав нь өрөнд орж эд хөрөнгө болон орон байргээд хамаг юмаа банкнд алдаад ор сураггүй алгуулснаас хойш ингэж түүцэнд амьдардаг болсон юм билээ. Нэг өдөр сайхан байранд ороод амьдралын дээшлчихсэн байна гэд гой зүү зүүдэлж байтал шууд түүцийг нь тэр чигт начаад явчихдаг. Гайхаад юу болоо гэсэн чинь дээрээс юм тушаал ирсэн гэхээс өөр тайлбар хэлэлгүй түүцийг нь хураасан байдаг. Ингээд манай гурав гинтэл нэг өдөр орох оронгүй орлогч болж үлддэг. За тэгээд ямар тааш найзындаа очтол уг нь түүснийхээ асуудлыг шийддэл манад ож олно гэж хэлсэн ч аав ээж нь гинт ирснээс болоод цаашдаа явах боломжгүй болчихдог. Дараа өдөр нь түүцийг нь хин гэдэг ямар мэдээлэлтэй хүн яагаад хураасныг сураглаж өч төчнөө газраар явсаар эцэст нь хотын захиргаанаас юм шийдвэр гаргасан гэдгийг олж мэддэг. Шууд хотын дарагтаа уулзъя гэсэн ч мэдээж шууд уулзах боломжгүй, харин оронд нь өргөдөл бичээд үлдээвэл асуудлыг чинь шийдээд өгнө гэсний дагуу ямар тач өргөдөл бичээд үлдээдэг. Өргөдлийн хариу хизээ гарах нь тодорхойгүй учраас ямар тааш нэг байр түрээслэгээд зар хайсан ч дандаа олон сараар түрээсээ аавн эсвэл барьцаа шаардсан зарууд л байсан болохоор байрч түрээсэлж чадалгүй хэд хоног багзаалаар хоног төрүүлдэг. Энэ хооронд өргөдлийн хариу маргааш гарна гэсээр нилээд хонсон ч хариу нь ерөөсөө гардаггүй. Азар нэг өдөр хариугаа сонсох гээд очтол яг тэр үеэр нь хотын дарга явж таардаг бөгөөд шууд явж очиод учир шалтгаанаа хэлтэл дараа 7 хоногт түүсний асуудлыг хуралдаж шийднэ гэж илчгээд яваад өгдөг. Ингээд хотын дарга нь хүртэл тодорхойгүй юм хэлчгээд огт тоохгүй яваад өгсөн учраас шууд фэйсбүүкээр лайв хийгээд учир шалтгаанаа хэлээд хотын даргын гэрээ хаягийг хэлж өгөөч гэж гуйдаг. Тэгтэл лайвыг нь нэлээд хүн үзээд тэр дундаас нэг хүн хотын даргын гэрээ хаягийг нь явуулж өгдөг. Гэрийнх нь гадаа очиод хоёр охиноо буудалд очиод хичээл номоо хийгээд байж би даргаыг ирэхээр уулзч хаа дараас чинь яваад очие гэж хэлээд хоёр охиноо явуулдаг. Орой болоод ээж нь ирэхгүй байхлаар буцаад ээж рүүгээ очих гэтэл гай газарт ороос гихчээр цагдаа нар биеийн үнэлвчдийг баривчлах ажиллагаа явуулж байхдаа манай хоёрыг бас бариад явчихдаг. Мэдээж бит хоёр бишээгээд чадлаараа хэлсэн ч өртөө итгэдэггүй. Харин энэ хооронд хандаа игч хотын даргын гэрийн гадаа суулт зарладаг. Туслах нь очиод мөнгө өгье гэсэн ч огт тоохгүй гүрээгээд л суусаар байдаг. Энэ үеэр том охиных нь найз нь цагдаагаас манай хоёрыг ирж гаргадаг бөгөөд цагдаагаасаа гараад шууд л ээж рүү явдаг. Харин ээжийнх нь хувьд гэх юм бол хотын даргын гэрийн гадаа суулт хийгээд огт явахгүйсэн болохоор туслах нь хүмүүс өслөөд хүчээр явуулахар болдог. Нөгөө хүмүүс нь ирээд янз бүрээр явуулах гэж үзээд огт дийлэхгүй сүултээ бүр сууж байсан жижигхэн дулаалгыг нь шатааждаг. Гэтэл энэ бүгдийг харж байсан хотын даргын охины сэтгэлний өвдөөд нөгөө хүмүүсийг хөөж явуулаад хандаа ихчийг гэртээ оруулдаг. Ингээд манай хоёр гэрт нь яриад сууж байтал яг тэр үеэр нь хотын дарга ирээд ингэтлээ зүтгээд байгаа зүтгэлийг нь үнэлээд түүцийг нь буцааж өгөх болдог. Уг нь зүгээр л түүцийг нь шууд өгөх гэж байсан ч туслах нь өмнө өгсөн мөнгийг нь урчсан дуурлаад хариугаа авах гэсэн үү яасан ойрын авийнхаа 800 айлаас түүц байж болно гэсэн зөвшөөрөл авч ирээрэй гэж хэлдэг. Мэдээж төстэйг л үлдэж байвал тэр 800 гарын үсэг нь юу ах вэ гэдэл шууд л зөвшөөрдөг. Ингээд манай гурав тэр авийнхаа айлуудаар гарын үсэг цуглуулахаар салж явцгаадаг. Нилээд ирч хүчтэйгээр олон айлаар орж гарын үсэг цуглуулад орой гуруулаа уулзаж хэд хэдэн гарын үсэг цуглуулснаа нэгтгэх гэтэл хоёр охин санаа зовсноос олоод нэг ч гарын үсэг авч чадалгүй ирсэн байдаг. Хоосон өрөөд ирсэнд ээж нь уурлаж гомдоод хэдүү хэлсэн чинь манай хоёроос гомдож гэрээсээ яваад эмэрж өгдөг. Гэхдээ тэр өдрөө л эмэрч хаад буруу юмсэндээ уучлалт гуйгаад буцаж ирээд жинхнээсээ манай гурав ирч хүчтэйгээр гарын үсэг цуглуулах ажилдаа идэвхтэйгээр ордог. За ингээд яг сайхан гарын үсгээ цуглуулад байж үтэл бага охин нэг айл руу орсон чинь харах царайны нэг эвгүү гарч ирснэ. Минутэ орж ирээд гарын үсгээ зурулчих гэсэн чинь итгээд яваад орчтیں۔ Ийм гинэн байж болохгүй шүү дээ. За тэгэл орой болоод гурлаа уулзтал баг дуун байдаггүй, утсан ч холбогддоггүй, даг болчихдог. Мэдээж тэр өөрөө хайгаад бөө юм болж байтал бага охин зүг зүгээр юу ч болоог юм шиг гараад ирдэг. Хөөе чи чинь яаваа ивэ гэд асуусан чинь нөгөө нэг эвгүй харагдаад байсан хүн чинь гаднаа л эвгүй болохоос биш зураг зурдаг аягүй сайн хүн байж таарад үлдсэн гарын үсгийг бүгдийг нь зурж өгөөд явуулсан байдаг. Ер нь бол хүний гаднаас нараад өгнж болохгүй гэдгийг сурж авч болохоор гэхдээ л санаатай ах хэрэгтэй ш. Ингээд бүх гарын үсгээ авчихсан болохоор хотын дарга дээр очиод шалгуултал нөгөө туслах нь бас л гарын үсэг болгоныг нэг үрчлэн шалгана гэхэд ямар нэг буруу юм ийгээгүй нэг тэгж шалгах шаардлага байхгүй би итгэж гин гэж хэлээд түүцийг нөгөөд явуулдаг. Эцэст нэг манай гурав түүцээ буцааж аваад бөөн баярлаад эргээд иртэл яг байсан газар нь өөр нэг түүц буучсан байгааг хараад ээж нь ухаалтаад унцдаг. Бараг л өд болох төгсөн ч тэр явийнхаа дэлгүүрийн хүмүүс болон худалдан авагч нарынхаа дэмжлэгээр хөл дээрээ буцажсаад кино маань аз жаргалтайгаар дуустдаг.
За нэг юм кинонд манайхаа тэгээд төгсгөлт нь хэлэх хэд хэдэн юм байна. Нэгдүгürt нэг юм бол удаан хугацаанд бичлэг хийгээгүүд уучлаарай дараах бичлэгээ хурдан хийх хичээх болно. Хоёрдугаар гэх юм бол энэ бичлэг маань бас л нэг жоохон богинохон болчих шиг боллоо. Богинохон болоод байгаад нь хоёр шалтгаан байгаа. Эхнийх нь гэх юм бол үзэх юм ихтэй, ярих юм багтаа тийм кино сонгогдчихлоор ингэж таарад байгаа. Хоёрдугаар гэх юм бол би өөрөө бас их жоохон хурдан ярьж байгаа болохоор ингэж ялчгүй богинохон болоод байгаа шүү. Дараагийн хвшлэхээр үйл явдал ихтэй, ярих юм их гардаг тийм кино сонгож аваад ярихыг хичээх болно. За тэгээд эцэст нь бичлэгэн таалагдсан бол дараагийн өнөөдөд дараарай. Дараагийн хвшлэгээр уулзлаа. Түр баяр таа.